Эх орны түүхий эдэд түвшиглэн дотоод гадаадын зах зээлд амжилттай өрсөлдөх чанарыг үйлдвэрлэж байгаа Монгол Азалт компани сүүлийн жилүүдэд Японы зах зээлд бүтээгдэхүүнийг экспортлохоор идэвхтэй ажиллаж байна. Монгол Азалт компани бүтээгдэхүүнийг Японы зах зээлд гаргах судалгааг сүүлийн 5 жил Marubeni корпорац хариуцсан ажиллаж байгаа юм. Хамтын ажиллагааны хүрээнд өнгөрсөн хугацаанд базаалт хөнгөөс галж чаддаггүй утас гаргах, тууз хийх, технологийн туршилтууд болон автомашины торомсны наглаад, аж үйлдвэрийн бусад салбарын торомсны систем зэрэгт хэрэглэх бүтээгдэхүүний орц холцонд хийх зэрэг 30 гаруй сорилт туршилтуудыг лабораторийн төвшөнд амжилттай туршжээ. Хамтын ажиллагааны үр дүн сайн байгаа нь хоёр талын цаашдын ажилд эерэг нөлөөлөл үзүүлж, эх онд Монгол Азалт компани базаалт түүхий эд хөнгө худалдааны төвшөнд гэрээ хэлцэлхийн Японы зах зээл рүү гаргахаар ажиллаа эрчимжүүлэхээр төлөвлөж байна. Тодорхой эцсийн бүтээгдэхүүний орцонд орох түүхий эд нийлүүлнэ гэдэг бол үнэхээр технологийн төвшнөөс гадна бас тодорхой технологийн нууцлалтай холбоотой ийм нарийн ажлууд учраас нэлээд цаг хугацаа шаардсан. Яагаад гэвэл тэр технологийн орц нормыг өөрчлөх гэдэг бол тухайн үйлдвэрийн шугам дамжлагууд дээр хүртэл өөрчлөлт гардаг. Тийм учраас бол энэ бол шинжлэх ухааны талаасаач лабораторийн туршилт сорилт талаасаач заавал цаг хугацаа сорилтуудыг давдаг. Ийм талд манай Marubeni Index компани 5 жил ямар ч тасралтгүй ингэж чармааж Японы зах зээл, эдийн зах зээл дээрх юм олон даваануудыг давхад бол үнэхээр биднийг үнэхээр ямар чанартай бүтээгдэхүүн хийгээд байгаа юм бэ гэдгийг энэ Marubeni компани маань өөрийнхөө Японы технологийн компаниудад өгсөн лабораториудын сорилоор бол биднийг бол нэг талдаа бол энэ 5 жилийн хугацаанд өөрсдийнхөө үндсийн чанарыг ойлгоход маш том дэм болж байна. Дэлхийн нийтээрээ байгаль дэлдээ барилгын материал чухалчлах болсон энэ үед Монгол Азалт компани бүтээгдэхүүнийг Япон, Хятадын зах зээлд нийлүүлэх боломж байгааг хоёр талын төлөөлөл онцолж байлаа. За тэр дундаа олон улсын төвшөнд эрчим хүч, дэд бүтэц, уул уурхай, ашигт малтналын салбарт үйл ажиллагаагаа явуулдаг Marubeni корпорацийн төлөөлөл Хятадын зах зээлд бүтээгдэхүүн экспортлох өргөн боломж байгааг онцолж байсан юм а. モンバサルト社とはですね、5年前に Монгол Базаалт компанитай бид нар 5 жилийн өмнөөс харилцсан ойлголцлын санамж бичиг байгуулсан. Тэрнээс хойш бид Монгол Базаалтын бүтээгдэхүүнийг Япон болон Хятадын зах зээлд гаргахын тулд идэвхтэй хамтран ажиллаж байна. Манай Marubeni General Trading House компани нь худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дэлхийн хүчирхэг 100 том компаниудын тоонд багтдаг компани. Бид Монголын зах зээлийг ихээхэн чухал зах зээл гэж үздэг. Тиймээс ч 1994 онд Монголд төлөөлөгчийн газраа байгуулсан байдаг. Тэрнээс хойш бид нэр хөрөнгө оруулалтын төслийг хэрэгжүүлэхээс гадна уул уурхайн бүтээгдэхүүн болон Монголд үйлдвэрлэгддэг шилдэг бүтээгдэхүүнийг Японы зах зээлд гаргах талаар маш их идэвхтэй ажиллаж байгаа юм. Монгол Базаалтын үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнийг бид маш гайхалтай бүтээгдэхүүн гэж үздэг. Яагаад гэхээр энэ бол байгалийн цэвэр түүхий эдийг ашигладаг учраас маш их чухал хэмээн үздэг юм. Тиймээс өнөөдрийг хүртэл 5 жилийн хугацаанд Монгол Базаалт компанитай хамтран ажиллаж байна. Монгол Базаалт компани үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн бол маш өргөн хэрэгцээтэй, маш олон зүйлд ашиглахад тохиромжтой бүтээгдэхүүн юм. Тухайлбал утас үйлдвэрлэл, автомашины үйлдвэрлэл зэрэг маш олон салбарт энэхүү бүтээгдэхүүнийг хэрэглэх боломжтой гэж бид харсан. Тиймдээ ч манай талаас маш их сонирхож хамтран ажиллаж байгаа юм. Монгол Базаалт компанитай хамтарч ажиллахад маш ашигтай, өргөн ирээдүйтэй гэж харсан. Ирээдүй бол маш сайхан харагдаж байгаа. Бүтээгдэхүүний зах зээлийн хувьд мэдээж Монгол Базаалтын бүтээгдэхүүнийг Японы зах зээл рүү гаргая гэж бодож байна. Мөн Монголтой хөрш сэргэлдэх маш том зах зээл байдаг. Тэр бол Хятадын зах зээл. Эндээс харахад бидэнд зах зээлийн хувьд ч асар их боломж байгаа гэж харагдаж байна. Тэгэхээр бизнесээ явуулаад цаашлаад өргөжих сайхан ирээдүйч бидэнд харагдаж байгаа юм. Цаашид бид Монгол Базаалт компанитай идэвхтэй хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх сонирхол байгаа. Ингэснээр Япон-Монголын эдийн засгийн харилцаа хамтын ажиллагааг үргэлжлүүлэхэд хувь нэмэр оруулах зэрэг өргөн ач холбогдолтой гэж боддог юм а. Лабораторийн эндэж сорилтуудын маань үр дүн гэсэн бидрийг хөрөнгө оруулалтаа улам сайжруулж өшөө үйлдвэрээ инновацлог өшөө өндөр технологиуд тэмүүлэх юм суурийг өгч байгаа нь бол арилжаа 8-аас илүү том ирээдүйг биднэрт бол баталж өгч яа гэж бодож байгаа.
Монгол азалт компани чанар стандартыг чухалчилдаг Япон улсад бүтээгдэхүүн нийлүүлэх хөгжүүлэлт тал дээр илүү анхаарал хандуулан ажиллаж байна. За энэ ажлын хүрээнд өнгөрсөн 5 жил дэлхийн топ 100 компанийн нэг болох Marubeni корпорацтай хамтран ажилласан бол энэ оноос дулаалгын материал үйлдвэрлэл, судалгаа, ногоон технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Toholio компанитай хамтран ажиллахаар болсон бөгөөд за эхний ээлжинд бүтээгдэхүүний дээжээ явуулжээ. Toholio гэдэг компани Монголд байгаа энийг сайхан цэвэр материалыг ашигласан ийм базаалт төвөн байгаа гэдэг мэдээллийг аваад монголчуудтай хамтарч ажиллах ийм санал тавьсан байнамаа. Яг Японд зориулсан стандартын бүтээгдэхүүнийг Монголд үйлдвэрлэх чиглэлээс нь хамтарч ажиллах ингэж яриа хэлцлэгдээ явж байгаа. Эхний ээлжинд бид нар базаалт бүтээгдэхүүнийхээ үзүүлэлтийг явуулсан байгаа. Энэ үзүүлэлтийг үзээд боломжийн байна. Тэгээд өөрсдийнхөө лабораторид туршиж үзье гэдэг утгаараа бид нар дээжээ явуулчаад хариу хавлыг асууж байгаа. Японч бас энийг галын хамгаалалт гэх бусад төрлөөр хэрэгэлдэг болохоос барилгад бол барилгын дулаалгын хөгжил бол тийм нэлээд сүүлд Японууд яг бол жоохон дулаагаар амьсгалтай сүүлийн үед бол барилгын дулаалгыг бол их анхаарч эхэлж байгаа байхгүй юу. Тэгээд цэвэр чулуунаас базаалтаас гаргаж ирсэн энэ дулаалгыг их сонирхдаг. Тэгээд ялгуулсан жилийн өмнө манай компани хоёр хамтраад Японд төлөөлөгч агент болъё гэж хүсэл тавиад тэгээд бид нар хамтын ажиллагааны гэрээ хийгээд ингээд жил гарan Японы зах зээл дээр өөрийнхөө ажиллаж байгаа компани хүмүүс сурталчлаад үзэж хараад ингээд танилцуулаад тэгээ энэ хооронд бол Toholio гэж компани сонгосон байгаа. Тэр сонгосон компани хамгийн гол надад бол өгөөж өгөхөр мундаг юм бол тэр компани бол зөвхөн ногоон барилгын төсөл зураг төслийг хөгжүүлэхээс гадна тухайн ногоон барилгыг хийдэг барилгын материалын үйлдвэрийн технологиг хөгжүүлэхэд бол маш их шинжилгээ ухаанд ханддаг тийм компани. Тийм учраас бид бол маш их сонирхолтой байгаа. Яг бол бид нар дээж явуулаад тэнд тест лабораториудаар хөвөнгийн бүх үзүүлэлтүүд гарлаа ч гэсэн цаашаа манай бүтээгдэхүүнүүдийг илүү хөгжүүлэхэд манай технологийн шугам дээр нэмэлт юу хийх боломжтой, ямар чадамжууд эсвэл ажилчдын ур чадварыг нэмэгдүүлэхгүйгээд энэ олон талыг хөгжүүлдэг нөхцөл нь бол маш их таалагдж байгаа. Нэгэн үйлдвэр технологиг хөгжүүлнэ гэдэг бол тасралтгүй туршилт сорилт хийх ёстой, ажилчдынхаа чадамжийг сайжруулах ёстой. Тийм учраас энэ компани гол зорилго байгаа. Тэгээд бидний энэ сорил шинжилгээнүүдийг хийсний дараа 1 сарын сүүлчээр Японы тал айлчилж ирээ. Манай үйлдвэрийн шугам ажилчдаа бидэнтэй танилцсан гэсэн ийм байр суурьтай байгаа. Хамтын ажиллагааны хүрээнд бүтээгдэхүүн хөгжүүлэлт хийгдэж зогсохгүй Монгол базаалт компани бүтээгдэхүүн лабораторийн сорил туршилтуудаар баталгаажна. За ингэснээр дэлхийн зах зээл бүтээгдэхүүний экспортлох боломж нэгдэнэ гэж харж байгаа юм а. Toholio гэдэг компани нэг онцлог нь бол байгальд ээлтэй элдв хими материалгүй эрүүл мэндэд ээлтэй ийм барилгын материал байнга шинээр илэрхийлж өгдөг компани. Энэ утгаараа Монголын энэ сайхан төвийн эдийг ашиглаад энийг улам хөгжүүлээд техник талаас нь бас хамтарч ажиллаад Монголд энэ технологиг илүү сайн хөгжүүлээд тэгээд явандаа тэр гарсан бүтээгдэхүүнээ Японы зах зээлд борлуулах цаашдаа зөвхөн Япон гэлтгүү Америк, Европ их мэтлэн том зах зээл рүү ингэж хангах чиглэлээр хамтарч ажиллая гэсэн юм саналтай байна. Бүтээгдэхүүн гэдэг бол өгүүлж хөгжиж явах ёстой. Тэгэхээр биднээс бүтээгдэхүүнийг аваад шинжээд дээр нь биднийг цаашд энийгээ сайжруулахад яаж хөгжих юм бэ гэдгийг хамтарч бидэнд тусалж ингээд дэмжиж ажиллах байгаа нь бол үнэхээр бид бол амжилттай цаашаа хөгжих суурийг тавьж байна гэж харж байгаа. Хуучин бол дандаа түүхий хөвөнгөө явуулдаг байсан. Энэ удаа бол бид нар барилгын хавтан ингээд дөрвөлжин 75 марк, 60 марк, 80 марк, 100 маркийнхаа яг ийм дулаалгын хавтангуудын дээжүүдийг явуулж байгаа. Тэгээд тэр хавтангийн дээжүүд очиод бас тухайн лабораторийнхаа сорил шинжилгээ, дулаан техникийн тооцоонуудаар ороод тэгээд буцаад Японы талаас хариу хэлнэ.
Дэлхий дээр Европын холбооны улсууд, Америк нэгдсэн улс, Канада, Зүүн Өмнөд Азид чулуун хувин дулаан тусгаарлагч материалын үйлдвэрүүд эрчимтэй хөгжин чулуун хувин дулаан тусгаарлагч материалыг барилгын салбартаа заавал хэрэглэж байх стандартуудыг батлан хэрэгжүүлж эхэлсэн. За энэ бол Монгол базаалт компанид эх орны түүхий эдэд туршиглан дэлхийд өрсөлдөх боломж байгааг харуулж байгаа юм а. Харин ингэж дэлхийн зах зээл бүтээгдэхүүний экспортлох ажлыг эрчимжүүлэхэд Японы Marubeni корпорац болон Tohyo компани хамтын ажиллагаа чухал гэдгийг Монгол базаалт компани захирал онцолж байсан юм а.